За одоо дөрүлэнгийн залгасан. Битэрсэн биш ч. Тэгэхээр одоо энэ уртсагч яах бол юу гэж бодож байна та? Гал гар. Дэлбэрнэ, гал гарна. Магадгүй юм те. Тооны байсан тэрийг бас гал. Сайн байна уу? Баярлалаа, сууцгаа. За хэдүүлээ өнөөдөр жижигхэн тооцоолол хийгээд үзье. Энд хэдэн ширхэг юм залгаж болохоор вэ? Гэрт чи юм уртцалгуур байгаа юу? Байгаа. Бидний энэ өнөөдрийн багшийнханд байнга хэрэгэлдэг залгуур 5000 ватт. Гэрт чин ер нь хэрэгэлдэг цахилгаан хэрэгслүүдийг тооцож үзье. За. Ус буцалгагч байгаа юу? Байгаа. Ус буцалгагч 2150 юу гэж байна? Ватт. Тэн. Тийм ээ? Тэн. 2300. Тэн. 2300 ватт. Энэ айл болгонд байгаа юу? Хэрэгэлдэг үү? Энд дүү 1440 гэж юм. Окей. За, плитик мөн үү? Мөн. Плитик 2000 ватт хэрэгэлдэг юм байна. За, одоо хэдүүлээ зөвхөн энэ дөрвийг залгаад үзье. Уртсагчнда. Гэртээ хувц эндүүд гээд эндүүгээ залгалаа. Гэр жоохон хүүтэн сэрүүхэн байна. Тэнэ залгая. За, хоолоо хийх учраас плитгээ залгалаа. Усаа буцалгая. За. За одоо дөрүлэнгийн залгасан. Хэдүүлээ нэмээд үзье. Энэ дөрвийг уртсагчндаа залгасан. За нэмээ 2150 дээр 2300 нэмлээ. За ахаад 1440-ийг хэрэглээ. Нэмлээ. Нэмээрээ. 5800. За плитгээ хасаацсан 2000-ыг нэмье. 7800 ийм цэцэрлэгээ хэрэгжилж байна. Гэтэл манай уртсагчийн хүчин чадал 5000. яасан бэ? Нөө хүчин чадлаас нь яачч битэрсэн биш ч. Тэгэхээр одоо энэ уртсагч яах бол юу гэж бодож байна та? Гал гар. Дэлбэрнэ, гал гарна. Шатаж магадгүй яг үнэ. Тэний сургууль шатаж магадгүй. Энэ ахуй хэрэглээ гэрт хэрэглээд байгаа учраас гэр шатаж магадгүй те? Хүний амнаас гэмтэж магадгүй. За Тэмүүлийн ирээд уртсагчийг юугаа ингээд нэг бариад үзье да. Ямар вэ? Халуун байна. Уртсагчны залгуур нь халж эхэлж ийн гинэ. Ямар дүгнэлт хийж болох вэ? Хамгийн ихтэй максимумда 5000 ватт хэрэглэх байсан чинь одоо бид нар хэдийг хэрэглээд байгаа? 7890-ийг хэрэглээд байгаа учраас тэр халаад эхэлсэн хэсэг хугацааны дараа магадгүй та нарын хэлж байгаагаар шатаж магадгүй, гал гарч магадгүй юм байна. Гэрийнхаа уртсагчны хүчин чадлыг үзээд тэгээ гэртээ хэрэгэлдэг ахуйн цахилгаан хэрэгслүүдийнхаа юунуудыг нэмээд үз. Тэгээ үүнхээр яг ийм төвшөнд эннээсээ их болцсон тохиолдолд аав ээжтэй ийм байгаа учраас ийм эрсдэл байгаа юм байна шүү гэдгийг хэлээд дэвтэр дээрээ тэмдэглээ хөтлөөд багштай ирж шалгуулна. Өвлийн улиралд гарч байгаа гал төмрийн осол аваарын 30 орчим хувь нь ахуйн хэрэглээний буюу яг энэ нөхцөл байдлаас үүссэн галын тохиолдол гарсан тохиолдол байгаа юм байна. Тэгэхээр бид нар ингээд энэ ахуйн хэрэглээгээ зөв болгоод зөв зохистой хэрэглэх юм бол тэр 30%-ийг тийг болгох боломж бидэрт байна уу? Байна.